За сайн байцгаана уу, Фейж зорж байна. За би өнөөдөр та бүхэндээ хувь хүнд чиглэсэн мэрэг хийе гэж бодлоо. Ямар нэгэн одоо харилцаа, хайр дурлал тийм зүйл биш. Яг та одоо өөрөө яг ямар хүн бэ? Ямар давуу талтай вэ те? Сул тал нь юу вэ гэдэг юм уу? Тэгээ сул тал байгаа бол тэрэн дээр нь зөвлөгөөх. Тэгээ дээрэс нь яг хүний дотоод юм хүч гэж байдаг шүү дээ. Хүн болгонд ямар нэгэн бэлэг авьяасаа яасан байдаг. Тэрнийхэн талаар илүү төлхөө харуулсан тийм мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд мэргээ өмнөх мэргүүдтэй ажлын 3 сонголттойгоор хийн. За эхний группийн маань хөзөр сонгох карт маань default-ийн гэдэг ийм карт байна. За та нар маань картуудаас юм уу эсвэл ийм чулуунуудаар сонгоод чулуу гарч агаад сонголтоо хийж болно шүү. За энэ clear quartz гэдэг юм чулуу байна. За хоёр дахь нь болохоор Eris. Бичлэгээ зогсоож байгаад таймер сонголтоо гэрээ. За ийм obsidian гэсэн юм хар чулуу байна. Хамгаалтын чулуу гэж авдаг. За хамгийн сүүлийн групп маань The Sustainer гэдэг Sustainer гэсэн юм. Тэгээд дээрэс нь Blue Appetite гэдэг юм чулуу байна. Ийм цэнгэр өнгийн чулуу. За бүгдээрээ бичлэгээ зогсоож байгаа сонголтоо хийгээд тэгээд эхний 1-р группийнхнийг сонгосон. 1-р группийнхний уншлага руу харцгаая. За энэ нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил. За хэдэл уншлагатай орё. За эхлээд юу гэсэн та нархаа сонгосон картнаас эхлэе гэж бодлоо. За та нар маань энэ Faulting гэсэн картыг сонгосон. За тэгээ энэ карт нь болохоор ингээд нөгөө өндөг одоо хагараад гарч ирж байгаа юм шиг тийм газар хаагарч байгаа юм шиг ийм карт байна. Тэгэхээр энийг хараад бол надад юу гэж бодогдож байна гэх юм бол та нар маань өөрсдийнхөө одоо яг энэ бүрэн потенциалд хүрэхийн тулд та нарт маань маш юм том өөрчлөлт гарах ёстой ч юм уу тийм. Одоо тэр нь ингээд цаанаасаа хорвоо ертөнцөөс ингээд та нарыг бүр ингээд шинээр ингээд дахин төрүүлсэн тийм нэг үйл явдал болох болтой. Тэгжээж та нар маань энэ өөрийнхөө яг энэ жинхэнэ хүч чадлыг өөрийнхөө жинхэнэ хүч чадал потенциалд хүрэх ийм хүмүүс байна. Тэр одоо потенциал нь маш юм том одоо зүйл болсны дараа бол та нарт бол ирэхээр ингэж харагдаж байна. Энэ зүйлтэйгээ та нар маань аль хэж учирсан байж болно. Эсвэл учраагүй байж болно. Учраагүй хүмүүсийн хувьд гэх юм бол та нар маань учраагүй хүмүүсийн маань хувьд жоохон нэг тийм төөрөгцөн. За би ч одоо юу ч чадахгүй гэдэг юм уу. Жоохон нэг тийм өөртөө итгэлгүй тиймэрхүү байж магадгүй. Тийм хүмүүс бол санаа зовлтгүй. Та нар маань бол маш юм том юм потенциалтай ийм хүмүүс байна. Нилийн ийм том зорилготой төрсэн хүмүүс юм шиг надад бол санагдаж байна. За тэгээд уншлагатай орцгоо хэдүүлээ. Тэгэхэд Earth гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр та нар маань ийм газар махбодын ордтой хүмүүс их байх шиг байна. Өхөр тэгээд охин тийм материал орныхан байдаг. За тэгээд та нар маань болохоор маш юм практик юмд ингээд аягүй төвчээртэй ханддаг. Юмд аягүй буур суурьтай, уул суурьтай ханддаг. Юмыг ингээд тийм логикоор хардаг тийм. Тиймэрхүү хүмүүс байна. Юмд аягүй тууштай, үнэн чи иймэрхүү хүмүүс байна. За тэгээд та нарын маань spirit animal бас ийм буг гарч ирсэн. Тэгэхээр буг маань бас надад бол аягүй тийм газар махбодыг бас ингэ сануулад байдаг. За тэгэнгүүт та нар маань юмд юу н аягүй тийм эви хичээсэн. Тэгээд юу бусдаа ингэж хамтарч ажиллаж ийж одоо ингэж өөрийнхөө ингэж бусдаа хамтарч ажиллах чадвартай ч юм уу тийм хүмүүс байна. Тэгэл бусадтай ингээл зөрөөл маргалтаалд ирэхээр ер нь жоохон буруудаад байдаг, ажил үүснэ бүтдэггүй ч юм уу тиймэрхүү хүмүүс харагдаад байна. Ер нь би биш одоо бусад
Тэгээ бид гэсэн төвтэй хүмүүс байна гэж бол би харж байна. Тэгээд аюу ингээд бусдадтай аль болох ингээд маргалдаж одоо муудалцгаасаа илүү тэдэнтэй хичээсэн ээлдэг те найрсаг зан чанар бол танд одоо дандаа ингэж одоо сайн сайхан зүйлийг авчирч идэг бол ингэж харагдаж байна. За тэгээд шинэ сарны нэрийг маш их гарч ирсэн. Шинэ сарны нэрийг тэгэхээр New Moon in Libra, тэгээ New Moon шинэ цоо шинэ эхлэл гэж байгаа байхгүй. Тэгэхээр таны амьдралд бол яалтчгүй нэг тийм аль нь хизээ болох нь мэддэггүй. Гэхдээ та бол амьдралдаа нэг тийм маш том юм өөрчлөлтөнд өртөх бол ийм хүн байна. Тэгээ тэрний дараа бол та бүр ингээд амьдралаа цоо шинээр харна. Тэгээ дээрээс нь цоо шинэ бас өөрийнхөө потенциалуудыг олж нээж илрүүлнэ. Аюу тийм хүчтэй энерги бол харагдаад байна. Тэгээд тэр болж өнгөрсөн том зүйлийн араас л ерөөсөө ингэж харах шаардлагагүй. Та бол зөвхөн ингээ урагшаа харах шин зүйлийн төлөө, шин юмны төлөө бол ирсэн ийм хүн байна. Тэр болж өнгөрсөн зүйлийн төлөө бол ерөөсөө араас нь харамсаж болохгүй шүү гэж хэлмээр байна. Тэгээ энэ бол ингээд таныг ингээд яг потенциалтаа хүрэхэд чинь нөлөөлсөн ийм зүйл шүү, болох ёстой байсан зүйл гэдгийг ойлгоорой. За тэгээ дээрээс нь дахиад нэг ийм та өөр айгуу тийм бас эвч хүн байж магадгүй. Яг зөв энэ карт маань тантай холбоотой уншлага. Тэгээ таны хүчийг илэрхийлдэг болохоор тэр та маань юмд маш их юм баланстай хандж чаддаг. Бусдтай маш юм одоо найрсаг тий бусдтай одоо ингээ харьцах харилцаа чинь бол таны энэ хамгийн том хүч юм байна л да. Ингээ аюу ингээ хүний хэний ч гэсэн ингээ учрыг олцдог. Ямар ч одоо хэцүү хүнтэй ингээ яриад ойлголцдог ч юм уу тий. Аюу тийм найрсаг нөхөрсөг энерги надад бол мэдрэгдээд байна. За тэгээд мөн энэ memory гэсэн карт гарч ирсэн. Энэ нь болохоор ийм юуны юулэнт Арслангийн ордны тийм ийм карт байгаа. За тэгэнгүүт энэ маань бас ерөөсөө л ингээ бусдтай хамтрах би гэдгийг хоошин тавиад бусдтай одоо өөрийнхөө нэг харилцаагаа ингээ гүнзгийрүүлэх энэ зүйлүүдийг бол ингээд илэрхийлж байдаг. Тэгэхээр таны одоо хүчил ерөөсөө л ингээд бусдтай хамтарч чаддаг тийм байдал юм шиг байна. За тэгээд дээрээс нь North Node гэсэн юм карт гарч ирсэн. Тэгэхээр таны өөр нэг хүчил ерөөсөө ингээд юу одоо хийх гэж байгаагаа мэддэг гэх юм уу. Тэгээ яг ингээд аюу тийм хөдөлмөрч дандаа ингээ урагшаа тавшилж идэг. Тэгээд ингээ шин зүйл эхлэхээс ерөөсөө ингээ айдаггүй, энэ comfort zone-доо байгаад байдаггүй те. Эндээсээ гарахтаа маш сайн. Тэгээ үргэлжил нэг юм одоо шин зүйл эхлүүлээл те. Одоо цоо шин хэний ч мэдхгүй тэр салбар руу ордог ч юм уу. Аюу тийм зоригтой ийм байдал бол танаас л аюу харагдаж байна. Маш юм зоригтой, шинийг санаачилсан, шин зүйлийн араас явсан, шин зүйл эхлүүлэхдээ ч бас аваад явахдаа ч баслаг ийм хүн харагдаж байна. Энэ маань болохоор бас энэ Ace of Pentacles гэдэг энэ өдрөөр бол бас ингэж гарч ирж байна. Ингээд яг ингээд шин зүйл ингээ эхлүүлээд шин юмд та бас аюу их дуртай хүн байж магадгүй. Яг тэгвэл аюу их шин сарны энерги аюу их гарч ирж байна. Тэр нэг тийм уйлаг болсон хуучинсаг тиймэрхүү юмнуудад бас нэг дургууч гэдэг юм уу. Тиймэрхүү юм жоох сонирхлын татдаггүй шин содон зүйл юу байна те. Тэрлүү ингээ явж байгаа ийм хүн байна. За тэгээ дээрэс нь Three of Pentacles гэсэн үгээр гарч ирсэн. Тэгэхээр л та бол маш сайн багийн тоглогч байна. Багийн ажил аягүй сайн байдаг. Бусдад төсөл хамтарч явуулвал аягүй сайн гүйцэтгэлтэй байдаг те. Ямар ч хүний нөгөө нэг эвийг оллоод ингээд хамтдаа ажиллаа ингээ хийчдэг. Аюу тийм багийн ажиллагаа сайтай ийм хүн харагдаж байна. Тэгээд энэ нь ингээ танд дандаа ингээ бусдад аюу эвтэй байдаг болохоор ингээ хүмүүсийн дунд аюу тийм алдартай тий ерөн тойрны хүмүүст аюу их таалагддаг. Байнга л одоо ингээд бас хүрээлтээ ингээ нэлийн тийм нөгөө од гэж ярьдэн штэ. Од одоо юу гэдэг аюу их нөгөө найз нөхөдтэй ч юм уу те байнга ингээ хүнээр ингээ хүмүүсээр ингээ хөрөөлүүлж авч идэг ийм хүн байна. За тэгээ дээрэс нь Wheel of Fortune гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр энэ маань нөгөө нэг North Node гэдэг энэ карттай маань аюу их сайн гоё ингээ холбогдож гарч ирж байна. Юу гэж юм гэх юм бол та бол ингээ амьдралд яах гэдэг аяг гэдэг аюу их мэддэг те. Юу одоо ингээ айцсан аюу нэлийн сайн даван туулж чадсан тийм хүн харагдаж байна. Айцсан ингээд даван туулсан нь одоо ингээд таны хамгийн том хүч тий өөрийнхөө ингээд
бүрэн потенциалт бол ингээ хүрч чадахгүй юм хүмүүс бол энэ группийг сонгосон байгаа бол харагдаж байна. Тэгээд өөрийгөө ингээд болно бүтэн чадна гэдгийг айгүй их мэддэг. Цаанаасаа ингээд дэлхийн ертөнц ингээ өөрийг нь юу яаж байгаа дэмжиж байгаа гэдгийг мэддэг юм өөртөө ихтэй юм азтай юм хүмүүс байна. Тэгж боддогч болохоор ингээд айгүй юмд ингээ айгүй аз одтой байддаг тийм хүмүүс байна. За тэгээ үүний хажуугаар та нарт маань жоох ингээд юу бас хандлага байж магадгүй. Нэг зүйлдээ ингээд жоохон яадаг ч юм уу. Нэг зүйлийнхаа төлөө ингээд айгүй одоо явдаг тэгэнгүүт тэрийгээ ингээд жоохон тэрнийгээ жоохон ингээд зууралтах гэдэг ийм талтай байд юм байна. Хэрвээ ингээд айгүй олон зүйл юугаа заалчгүй ингээд нэг эцсийн үзэх гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тим хүн юм шиг байна. Тийм болохоор энэ зарим талаараа ингээд айгүй бас танд сул тал болдог байж магадгүй. Жохон ингээ юмнаас ингээ зууралцсан, чаргууцалцсан ч юм уу те. Гэхдээ ихэнхдээ бол энэ ингээ юмны араас ууцалдаг энэ зан бол ер нь бол таны хүчний талаар ярьж байгаа болохоор энэ бол таныг их зүйлд хүргэдэг байхаа гэж харагдаж байна. Ер нь юмыг ингээд амархан бууж өгөөд ч юм уу те айгүй тийм шантраад байдаггүй. Ингээд юм нэг юм ингээд ихлүүлсэн бол тэрнийхээ араас ингээд хийгээлээд гэхдээ эцсийн үздэг ийм зан чанар бол танараас мань харагдаж байна. За тэгээд бас мөн айгүй их нэг тийм шин санаа оноогоор дүүрэн энергитэй бас юм залуу сүнстэй ч юм залуу хүмүүс ах шиг байна. Айгүй тийм шин зүйл ингээд сурын мэдээ гэсэн юм хүсэл эрмэлзэлтэй айгүй залуу сүнсүүд байгаа болов уу гэж харж байна. Ер нь л ингээд бүх ингээд юмнууд айгүй тийм шин гэсэн үгнүүд айгүй их орж ирээд байгаа байхгүй юу. Тийм болохоор яг энэ анх удаа бараг дэлхий дээр төрсөн ч юм уу тийм хүмүүс айгүй их байгаа болов гэж харагдаж байна. Айгүй хөгшин сүнстэй хүмүүс бол биш байна та нар маань. За тэгээд мөн Justice card гарч ирсэн. Тэгэхээр энэ бол нөгөө нэг Libra энергитэй маань айгүй гоё ингээ холбогдож байна. Тэгээд юмд ингээд айгүй юу яадаг нөөл нэг өвчтэй те юмны ингээ баланс ингээ тэнцвэрийг айгүй сайн олж явдаг. Тэгээ юмд ингээд сэтгэл хөдлөлөөрөө биш ингээд логикоор ханддаг. Альва зүйлд ингээд гэрээ хилцэл хүмүүстэй тохиролцохтой сайн ч юм уу те. Маш юм хүчтэй хуйлч болохоор ч юм уу. Тиймэрхүү хүмүүс л айгүй харагдаж байна. Юмд айгүй тийм үнэнч байдаг, бусдад үнэнч байдаг, өөртөө үнэнч байдаг, зорилгоо хөдлөө явдаг. Айгүй тийм суртахуунтай ийм хүмүүс харагдаж байна. Энэ бол ингээд таны хүч юм аа. За тэгээ дээрээс нь magician гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр энэ бүлгийн хүмүүс маань бол маш их юм нэг потенциалтай л гэж яриад байгаа те. Юуны одоо энэ мэрэгчлснээс хойш маш юм одоо яг энэ шидтэн шиг ингээд юунаас ингээд оргуу хоснаас ингээд бүх зүйлийг ингээд бүтээж чадхаар те. Энэ new moon бол ингээд ерөөсөө ингээд цоо шин юу ч байхгүй зүйлийг те бүтээх өөрийнхөө одоо ингээд аргуу хоснаас ингээ өөрийнхөө мөрөөдөл хүслийг ингээ биелүүлж чадах үз. Иймэрхүү чадвартай ийм шидтэн хүмүүс байна. За тэгээд ерөнхийдөө та нарын маань одоо ингээ дүгнэлт хэлэх юм бол та нар маань нэгт айгүй их тийм амбицтай өөрийнхөө зорилго одоо баг ингээ мөрөөдлөө ингээ алижээ ингээ тодорхойлцсон, өөрийгөө ингээ ойлгоцсон. Тэгээд өөрийнхөө ер нь бол ингээд өөрийгөө аягүй шахдаг хүмүүс байдаг штэ тийм хүмүүс байна. Тэгээд тэрний хажуугаар хүмүүстэй маш гайхалтай ингээд хамтарч чаддаг хүмүүсийн одоо ингээд багийг аягүй гоё удирдах чаддаг эсвэл ингээд багийн аягүй сайн тоглогч байж чаддаг ч юм уу те. Тэгээд бусадтай би гэхээсээ илүү аягүй бид гэж ярьдаг те. Аягүй найз нөхөд хамт олонныхоо дунд ингээд юм нэр хүндтэй ийм хүмүүс байна. За энэ бол ингээд таны хүч юм аа. Бусдыг ингээд бусдаа ингээд хамтарч чаддаг те. Бусдаа ингээд ив ихтэй байдаг, баян ингээд эерэг байхыг хичээдэг. Энэ зан чинь бол ингээд таны хүч байна. За тэгээд энэ группт маш их юм гайхалтай чадвартай magician хүмүүс байгаа харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд уншлага маань дуслаа. За хэдүүлээ одоо Astro Show-га хэд тэгээд уншлагаа дуусгая. За бас аягүй их нэг жинлүүр тэгээд дээрэс нь газар нахвад тийм энерги бол аягүй их мэдэгдэж байна. Бас арслан бас байсан тий. За.
За пархас сод гараг. Тийм пархас сод гараг. За тэгээд мөн хилэнцэн орд. За тэгээд 6 дугаар гэр гарч ирсэн байна. За тэгэхээр та нар маань айгүй тийм нөгөө практик гэж яриадсэн тий. Юмд ингээд айгүй одоо зорилгоо хөдлөө ингээд өдөр болгон хичээдэг тийм хүмүүс байна. Айгүй их практикал ийм хүмүүс байна. Юуны ихэнд ярьжсэн тий. Ер чинь яриг айгүй их гарч ирсэн. 6 дугаар гэр маань л охины ордны юм гэр байдаг. За тэгээд дээрэс нь айгүй бас азтай ийм хүмүүс байна. Та нар маань пархас бод гараг бол ингээд айгүй юм аз тэгээд элбэг дэлбэг байдлыг бол илэрхийлж идэг. Та нар маань бол та нарын маань аз ивэл хүч гэх юм бол айгүй тийм юмыг томоор сэтгэж чаддаг. Томоор том зургаар нь хардаг одоо өөрийнхөө одоо амьдралыг 5, 10, 20 жилээр ингээ харсан байдаг ч юм уу те. Айгүй тийм алсын араатай ийм хүмүүс байна. За тэгээд хилэнцэн ордны хүмүүс маань бас байх шиг байна. За өөр ном. Дахиад хилэнц. Айгүй хилэнцэн ордны хүмүүс байна. Хилэнц ном. За нөгөө арслан гэж ярьжсэн. Арслангийн ордны хүн байна. За тэгээд та нарын маань ингээ уншлага дууслаа. За таарсан байх, таалагдсан байх гэж найдаа. Хэрвээ тийм бол та нар маань гоё комент үлдээгээрэй. Тэгээд ийм magician гэсэн хөтөлбөр та нар маань өөрийгөө илэрхийлэх учраас юм нэг шидэт тохиорны карт буюу эможи байдаг тэрийг үлдээгээрэй гэж хүсье. За тэгээд баярлаа. Баяртай. За бүгдээрээ одоо 2 дугаар группийнхаа онцлогоор орцгоё. 2 дугаар группийн маань болохоор энэ Eris гэсэн энэ картыг сугалсан ийм хүмүүс байгаа. За тэгээд ийм хар чулуу, хар obsidian гэдэг ийм хамгаалтын чулууг сонсон бол энэ та нарын групп шүү. За тэлээ юугаа гаргаж ирээд картаа гаргаж ирээд тэгээд уншлага үргэлжлүүлцгээе. За хэдүүлээ эхлээд 2 дугаар группийн маань сонгосон картнаас бол эхлэе. За энэ группийн маань энэ Eris гэсэн энэ картыг сонгосон. Тэгэхээр та нарын маань хамгийн том хүч бол ийм юмны энэ харанхуугаас ерөөсөө айдаггүй ийм өөртөө ихтэй харанхуй талаас одоо энэ сонгосон чулууч гэсэн ингээд харахад болохоор аюу тийм өөрийгөө хамгаалах чадвартай харанхуугаас айдаггүй ийм дандаа ингээд гэгээлэг юм хүсдэг хүмүүс байдаг шүү дээ. Харанхуй зүйлээс гэсэн энэ хүмүүс маань ингээд гой зүйлийг харж чаддаг, тэндээс бас юм сурч чаддаг ийм хүмүүс байна. Тэгээ дээрэс нь та нарт маань яг юм хүсэл тэмүүлэл, хүсэл эрмэлзэл төрөх нь бол маш юм чухал байдаг ийм хүмүүс байна. Ямар нэгэн зүйлийг ингээ хүсчиж хийдэг ч юм уу, тэг хүсчиж араас нь явдаг ч юм уу. Ийм хүмүүс байна. Тэгээ та нар маань бусадтай одоо бусад зүйл ингээ ганцаараа байхаас илүү ингээ ямар нэгэн хүнтэй байх ч юм уу, эсвэл ямар нэгэн зүйлтэй байх одоо тэр нь юу гэдэг чинь дуу хөгжим ч юм уу, ном ч юм уу тий ямар нэгэн зүйлээс ингэж таашаалах байгааг хүсдэг ийм хүмүүс байна. Тэгээд та нар маань бас ингээд second house гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр та нарт бол энэ partnership, бусдад харилцаа иймэрхүү зүйлүүд бол одоо ингээд хамтрагчд ч юм уу бусад хүмүүс таны амьдралд бол маш их чухал үр гүйцэтгэдэг байна. Тэгээд дээрэс нь intimacy гэсэн юм карт гарч ирсэн. Тэгэхээр та нар маань ийм харилцаанд байх туртай ямар ч хамаагүй харилцаатай тэр нь ингээд дотны найз нөхдөдтэйгээ байнга байх хүсэлтэй ч юм уу. Ер нь ганцаараа байх жоохон дургу иймэрхүү хүмүүс байна. Тэр нь бас дээрэс нь хүмүүстэй ч гэсэндээ их юу байдаг ийм урт хугацааны ийм бонд те ийм холбоо тогтоох чадвартай ийм хүмүүс байна. За тэгээ дээрэс нь та нар маань бас маш их ийм ухаалаг хүмүүс байна. Pig ийм гахааны spirit гарч ирсэн. За гахааны spirit бол ингээд маш ийм ухаалаг хүмүүсийг илэрхийлж идэг. Хүмүүстэй ингээд айгүй тийм ухаалаг харилцаараа өрнүүлж чаддаг. Маш олон одоо шин санаагаар дүүрэн юмыг ойлгох, ухаарах ийм чадвар их өндөртэй. Бүр ингээд хүмүүсийг бүр ингээд заллаад тэгээ хуурчж бараг бүр ингээд чадхаар тийм ийм одоо ийм гүйлгээ ухаан сайтай хүмүүс гэж ярьдаг шүү дээ тийм хүмүүс байна. Та нар маань тэрийг ингээд буруугаар ашиглаад тэгэх юм бол бүр ингээд хүнийг заллаад явах бүр ингээд чадвартай ийм хүмүүс бол та нар бол харагдаж байна. Тэгээ дээрэс нь ингээд ертөнцид айгүй итгэж чаддаг ийм хүмүүс юм байна. Өөртөө бас айгүй итгэлтэй нэг ухаантай болохоор ч тэрүү тийм айгүй тийм өөртөө айгүй итгэлтэй ийм хүмүүс байна. Ингээд ямар нэгэн зүйл ингээд одоо нэг зүйл ийм
амьдралын ингээд юу гэдэг чинь ямар гэдэг нь тодорхойгүй байхад хүртэл ингээд итгэж чаддаг те юмд ингээд итгэлээ алддаггүй байдал чинь бас танд таны айгүй том хүч юм байна. За тэгээ дээрэс нь үүний хажуугаар тавал маш юм практик хүн байна. Зөвхөн ингээл хүсэл итгэл одоо ингээ манифест хийгээл хүмүүс ярьдаг ч тэгээл ингээл яваад байх биш. Ингээд тэр хүсэж байгаа зүйлийнхаа араас ингээ явдаг. Хүсчээвэл ингээ зүгээр суугаад байдаггүй нэг Eros-тай маань бас айгүй их ингээ холбогдоод явж байна. Ингээд ямар нэгэн зүйл хүссэн л та ингээ зүгээр суугаад байдаг хүн бол биш. Ямар нэгэн аргаар түүнийхээ араас ингээ явдаг, үйл хөдлөл авдаг. Эн чинь бол таны хамгийн том юм хүч байна. Зарим хүмүүс ингээ хүч ингээд айгүй их ингээд хүсдэг хэрнээсээ ингээ хийдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм биш, таавал ингээд ямар ч зүйл байсан гэсэн ингээл тэр зүйлийнхээ араас багаар ч хамаагүй ингээ явж идэг ийм хүн байна. Тэгээд дээрэс нь transition гэсэн цагаан цэцэгт байцааны ийм карт гарч ирсэн. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг энэ peak spiritтэй маань аягүй холбогдож гарч ирж байна. Та нар маань ингээд хүн аягүй сайн хуурдаг хүн байна. Энэ одоо ингээд хүч гэж ярих уу те юу гэдэг хүн юу гэж ярих уу? Тим энерги та нараас маань аягүй их гарч ирж байна. Ингээд хөнгөө ингээд хүмүүстэй ингээд ярихтаа ингээд аягүй ухаалаг байдаг. Тийм болохоор ингээд одоо юу гэдэг чинь аягүй ингээд нэг тийм худлаа зүйл зохиож ярихтаа аягүй сайн ч юм уу те. Тийм хүмүүс аягүй харагдаад байна. Энэ л ингээд та нарын бас нэг бодлон чинь бас ингээд хүч штэ те. Nike нөгөө нэг зохиосон хүн чинь хөрөнгө оруулалт авах та тэгсэн гэжтэй те. Ингээд би аль ингээ компани ингээ байгуулсан гэж хэлээд баахан хөрөнгө оруулалт авангуудаа ирээд нөгөөдгөөрөө ингээд юм хийгээд бүүн болсон те. Тэрэн шиг надад тийм энерги аягүй мэдрэгдэж байна. За тэгээд дээрэс нь Six of Pentacles гэсэн зүйлс гарч ирсэн. За тэгэхээр та нар маань бол энэ partnership энэ хамтрагчтайгаа аягүй тийм ин тэнцүү ханддаг, аягүй тийм өгөөмөр ийм хүмүүс байна. Юмд аягүй баланстай ханддаг. Ингээд өөрөөсөө ингээд доорч байгаа ч юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар танд ингээд хэрэггүй байгаад бол өөр нэгэн хүн ингээ хэрэгтэй болоход бол өөртөө байгаа зүйлээ өгөхөөс ерөөсөө ингээд буцдаггүй аюу тийм өгөөмөр ийм сэтгэлтэй хүн байна. За тэгээ дээрэс нь ингээд аюу тийм зорилгын төлөө ингээд урагштай ингээд үйл хөдлөл аваад явж идэг. Аюу юм хурдан хөдөлдөг аюу үйл хөдлөл авахтай аюу сайн ийм хүн байна. За тэгээ дээрэс нь Six of Cups үзэр гарч ирсэн. Тэгэхээр аюу тийм сайхан сэтгэлтэй тантай ингээд байхад хүмүүс аягүй тийм юу яаж байгаа юм шиг өөрийгөө ингээд ойлгогдсноор мэдэрдэг тий. Тэр тусмаа ингээд тантай ингээд найз болсон ч юм уу эсвэл ингээд романтик харилцаанд орсон хүмүүс бол танаас маш их юм эдгэрэлтийн энергийг ингээд авч идэг, өөрийг нь ойлгуулж байгаа юм шиг одоо тэр хүмүүсийн дотоод хүүхдтэй аягүй холбогдож чаддаг ийм эмпати төрлийн юм шиг эсвэл тиймэрхүү хүмүүс бас их байгаа болов уу гэж харагдаж байна. Тэгээд дээрээс нь дахиад Two of Cups үзэр гарч ирсэн. Тэгэхээр бол танд бол энэ харилцаа холбоо бусадтай ийм intimacy үүсгэх тийм ийм татна холбоо үүсгэх бол танд маш ийм чухал байдаг. Тэгээд дээрээс нь та бас тэгэгч чадвартай маш ийм гоё хамтрагч болж үл чаддсан байна. Нөгөө хүндээ ийм ойлгогдсон мэдрэмж өгдөг. Тэгээд хүмүүсийн нөгөө idol partner гэж ярьдаг штэ. Тэр нь бол яг та юм байна. Яг ийм хүнтэй л байх юмсан гэд. Тэгээ дээрэс нь та бол маш юм тайван хүн байна. Бүр ингээ маш тайван хүн. Ингээ ямар ч ингээд 90 50 чи ингээ юу ч болж исэн. Ингээ өмнө самуун те юу ч болж исэн. Та бол хизээч ингээ дотор амар амгалангаасаа ингээ хазаадгүй. Айгуу тийм өөрийн балансаа ингээ олсон ийм хүн байна. За тэгээд дээрэс нь Emperor card гарч ирсэн. Тэгэхээр энэ та нар маань бас айгүй ингээд удирдах манлайлах чадвар айгүй их өндөр ийм хүмүүс байна. Удирдах хадгалбан тушаалд явах ч юм уу өөрийнхөө бизнесийг эхлүүлэх бусдыг манлайлах удирдах явахдаа маш их хавьяастай ийм хүмүүс байна. За тэгээд дээрэс нь Wheel of Fortune гарч ирсэн. Мөн Seven of Swords гарч ирсэн. Тэгээ нүүн хүмүүсийг жоохон ингээд залжин хүмүүс байдаг шүү дээ. Та нэг тийм залжин тэр нь ингээд тэрийг айгүй юм сайнаар ашиглаж чаддаг хүн юм байна. Өөртөө ашигтайгаар одоо ингээд ашиглаж чаддаг. Тэгээ дээрэс нь өөрийгөө нөгөө
айгүй их ертөнцид итгэдэг гэдээсэн шүү дээ. Та бол угаасаа ингээ хаттай тэрийгэ ч ингээ мэдэрдэг. Тийм учраас маш өөртөө ихтэй байдаг. Тэгээ ямар нэгэн одоо төсөл удирдах юм одоо удирдах авч явах давал маш авьяастай ийм хүн байна. Тэгээ дээрээс маш ухаалаг ийм хүн байна. За тэгээ таны юу бол одоо нэг үгээр одоо таны хүчтэй таны авьяас чадвар бол ерөөсөө л энэ ухаалаг байдал бусадтай юу яадаг байдал ийм таарамжтай байдаг. Тэгээд өөртөө болон бусдад итгэдэг тэгээ харилцаа холбогдох чадвар юмыг удирдан зохион байгуулах чадвартай ийм хүн байна. Энэ бол ингээд таны хүч юм гэж бол гарч ирлээ шүү. За тэгээд хэдүүлээ астро шоу хайж үзье. Меркури нөө харилцаа холбоо гарч ирж байна. Та бол маш гүйлгээ ухаантай хүн гэж ярьдаг шүү дээ. Яг тийм хүн байна. Энэ хилэнцэн орд ямар их гарч ирж байна. За хилэнцэн орд. За тэгээд 8 дугаар гэр. Тэгэхээр энэ нөгөө нэг Eros-тэй маань холбогдож байна. Ингээд харанхуугаас айдаггүй тий. Хүмүүс ингээд ярьж чаддгүй одоо ярахаас ингээд төгшөөдөг одоо тэр табу зүйлсүүд байдаг шүү дээ. Тэрэнд айгүй сонирхолтой. Тэрийг ойлгож чаддаг. Тэрний арталт одоо ингээд юу байгааг ингээ харж чаддаг. Юмыг ингэж ухахаас юусаа айдаггүй ийм хүмүүс байна. Та нар маань бол тэгээ маш юм гүйлгээ ухаантай юм ухаалаг хүнтэй харилцан арай өрнүүлэхтэй маш сайн хүмүүстэй уулзралцдаг ийм хүн байна. Мөн охины орд хилэнцэн орд үхрийн ордныхан маань энэ группыг сонгосон байна. Энэ Full Moon бас Taurus үхрийн энерги бас гарч ирээд гэсэн. Тэгээд та нар маань хэрвээ миний мэрэг та нарт маань ингээд таалагдсан бол энэ пик ханы эможиг бас үлдээж болно шүү. Баярлалаа. Баяртай хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Одоо бүгдээрээ 3 дугаар группийнхаа ажиллагаа харцгаая. 3 дугаар группийнхан маань Sustainer гэсэн картыг сонгосон байгаа. За энэ сонгосон чулуу маань энэ юм цэнхэр юм чулуу байгаа бүлүү бацэт. Гэт юм чулуу байсан. За хэдүүлээ хөдрөө гаргаж ирчээд онцлогтой орцгоё. За бүгд нь онцлогтой орцгоё. За эхлээд үжсэн та нарынхаа сонгосон картыг ингээд ярих юм бол та нар маань бол маш хөдөлмөрч хүмүүс байна. Энийг хэлье. За айл гэрт нэг тийм нэг одоо тижээдэх те айгүй ингэж бусдыг ингэж одоо идэх хоолоор нь хангадаг ч юм уу те sustainer гэдэг ч одоо хангагч бэлтгэгч гэж одоо ингэж явдаг шүү дээ те. Тэнгүү та нар маань маш юм гоё гахалтай эцэг их хариуцлагатай эцэг их болохоор бас ийм шин чанартай хүмүүс бас харагдаж байна. Гэр бүлийн одоо ингэж бүрэн бүтэн байдал те тэднийг ингэж хангах тал дээр бол маш юм юутай чадвартай им хариуцлагатай хөдөлмөрч ийм хүмүүс л харагдаж байна. Тэгээд та нарын маань ингээд сонгосон чулуу болохоор энэ blue appetite гэдэг хүний ингээд юу өөртөө ихтэй байдал тэгээд юмд ингээд тууштай хандах энэ чадварыг бас ингэж өргөж өгдөг ийм чулуу байдаг. Одоо юмд ингээд тууштай хандах зорилгодоо ингэж хүрэх энэ чадварыг бол илэрхийлж байдаг. За тэгээд мөн дээрээс нь та нарт маань энэ Saturn буюу санчир гариг маань гарч ирсэн. Тэгэхээр энэ бол та нар маань бол маш юм дэвчээртэй. Тэгээд хүнд одоо ингээд юунаас айдгүй гэх юм уу? Ажлаас айдгүй те ажилд дуртай хөдөлмөрч тэгээд үүний хажуугаар жоох ингээд хинэгээ жоох ингээд хэтрүүлчих гээд байдаг талтай. Тийм учраас ажил амьдралын балансаа бас ингээд хадгалах нь айгүй чухал юм байна энэ хүмүүсийн хувьд. Тэгтээ та нар маань бол маш юм хөдөлмөрч hard work, patience, hard work гэдэг одоо өгнөд бол гарч ирээд энэ та нарын хаяг харангууд. За тэгээд дээрэс нь starfish гэсэн юм spirit animal гарч ирсэн. Ийм антан гарч ирсэн. Тэгэхээр та нар маань бол ийм хязгааргүй боломж хязгааргүй юм потенциалтай ийм хүмүүс байна. Одоо та нарт бол ингээд хийж чадахгүй одоо ингээд аргашаа суудаг ийм зан чанар өрөөс та нарт байдгүй. Ямар нэгэн одоо task те ямар нэгэн даалгавар одоо ямар нэгэн урд нь ингээд саад бэрхшээл гарч ирлээ тэрийг ингээд ард нь ингээд гартлаа ингээд зүтгэдэг
хизээч одоо ингээ хойшоо суудгүй те би энийг чадна, би энэ надад одоо ингээ тулгарсан л бол энэ надад одоо би ингээ чадах болохоор л надад ирж байгаа гэдэг ийм өнцгөөс хардаг ийм хөдөлмөрч ийм дайчин ийм хүмүүс байна. Та нар маань энэ бол ингээ таны бол хамгийн том ингээ хүч юм байна. Тэгээд бас ингээ дээрээс ингээ бусдад маш сайн ингээ хэл хязгаараа тогтоож чаддаг айгуу зарчимчтэй ийм хүмүүс байна. Энэ бол бас хүний маш том давуу тал байдаг. Маш том юм хүч байдаг. Үгүй гэж хэлэхээсээ одоо ингээд юу ядгүй ч юм уу те айдгүй ч юм уу би өнөөдөр ийм тийм учраас би ингэдэг гэх тэрийг маш тодорхой ингээ хүмүүст ингээд хэл хязгаараа тогтоогоод өгчдөг. Тийм учраас одоо хий дими зүйлд цагаа одоо ингээд юу яах ч юм уу те үргэх ч юм уу за одоо энэ ингээд тэгэлсэн юм чи ингээ явъя да гэсэн юм хоёрын хооронд зан байдаггүй ийм хүмүүс байна. Юмд заа гэсэн бол заа, үгүй гэсэн бол үгүй, хий гэсэн зүйлээ ингээд тултал нь хийдэг. Өөрийгөө бүрэн зориулдаг, юмыг аргацаах, юмыг за нэг ингэсгээд хийчих гэсэн ямар ч тийм одоо бодлого ийм хүмүүс байна шүү та нар маань. Маш юм хөдөлмөрчл гэсэн үг гарч ирээд энэ ерөөсөө. Тэгээд дээрэс нь regeneration гэсэн ийм карт гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бас айгүй ийм юу яадаг хоньны ордны ийм карт байна. Тэгэхээр та нар маань бол маш юм дайч хүмүүс байна. Юмд ингээд нэг зориг тавьсан бол тэрнийхээ ингээд ард нь гарч ий санаа намардаг ийм хүмүүс бол харагдаж байна. За тэгээд энэ tarot картн дээр бас ингээд харангууд нөгөө маш хөдөлмөрч гээд байгаа тий. Энэ байдал бол ингээд харж ин тэгээд харагдаж ин Eight of Pentacles гэсэн үдрээс ингээд ямар нэгэн зүйл ингээд сурлаа гэж бодоход тэрийг бүр ингээд мастертэй бүр тэрнийг ингээд үгүй дутуугүй ингээд сурдаг ийм хүн юм байна та. Одоо ингээд ямар нэгэн зүйл хийхдээ ингээд дарааллын дагуу тий яг ингэн гэсэн бол ингэн гэсэн ийм зарчимтай маш ийм зарчимч юм ажил хэрэгч ийм хүн байна. Энэ бол ингээд таны хамгийн том хүч байна. Тэгээ дээрэс нь үүнийхээ хажуугаар маш ийм өөртөө ихтэй харизм өндөртэй бусдад ингээд үлгэр дуурайл болдог. Байнга ингээ хаач явсан ингээд энэ одоо зан чанарын хаачаар ингээ хүндэл бусдад ингээд бусдын хүндлэлийг хүртэж явж идэг ийм хүмүүс байна. Тэгээ дээрэс нь нэг Two of Wands гарч ирсэн. Тэгэхээр байнга ингээд алсыг харж байдаг тий. За одоо яах вэ? Одоо ингэх үү, тэх үү гэх ингээд бүр ингээд цаашаагаа ингээд ингээ аюу хөдөлмөрч тийм болохоор ингээд зүгээр ингээд суудахгүй ийм хүмүүс байна. Тэгээд одоо ингээ яах вэ гэдэг аюу тийм goal oriented гэж ярьдаг шүү дээ тий. Аюу тийм зориг тэмүүлэл өндөртэй ийм хүн байна. За тэгээд үүний хажуугаар мөн аюу бас ийм урлагийн мэдрэмжтэй ийм хүн байгаа болов уу гэж харж байна. Тэгээд энэ группийнхны маань дунд ийм урлагийн авьяастай ийм хүмүүс бас байж магадгүй. Эсвэл ийм юу ч юм уу дуучин ч юм уу тий. Дуучин яаж юм дуучин гэж орж ирээд дуучин ч юм уу тийм хүмүүс байж магадгүй дуулдаг. Тэгээд урлагийн хүмүүс ч юм бас аюу их нөгөө юу яадаг штэ аюу их нөгөө хөдөлмөрлөх шаардлагатай байдаг. Байнга л уран бүтээл гаргаж байгаа шаардлагатай. Тэгээд энийг ингээд харангуут бас энэ Queen of Wands ч аюу юм алдартай үнийг бас илэрхийлдэг байхгүй. Ингээд цэцэг ингээд баахан цэцэг барьсан. Тэгээд ингээд бас ингээд доороос ингээд дахиад нэг цэцэг авч ин. Тэгэхээр та нарын манд дунд юм юу хүн байгаа юм болов юм урлагийн хүмүүс энэ группт их байгаа бол бас ингээ харагдаж байна. Тэгээд энэ infinite possibility гэдгийг гэсэндээ харсан ч гэсэндээ тий яг ингээд жирийн хүнд байхааргүй тийм одоо урлагийн ямар нэгэн одоо бүжгэлдэг ч юм уу ийм үзүүлбэр үзүүлдэг хөгжим дардагч хүн байж болно шүү дээ тий. Тэгээ ийм буцад ингээд авьяас чадвараараа ингээд гайхагдсан бусдын ингээд хүндэтлэлийг хүртсэн ийм хүмүүс маань бол байх шиг байна. За тэгээд дээрэс нь энэ хүмүүс маань ерөөсөө л ямар нэгэн зүйл хийхэд ингээд тэндээс юу авах нь одоо сэтгэл ханамж авах нь айгүй их чухал байдаг. Хэрвээ ингээд ямар нэгэн зүйл ингээд сэтгэл ханамжтай сэтгэлд нь ингээд хүрэхгүй тийм тохиолдолд бол тэрнээс үл ингээд явж чаддаг, юмыг ингээд орхиж чаддаг, өөрийнхөө биш зүйлийг ингээд одоо энэ минийх биш юм байна гэдэг үгүй гэдэг ингээд хэлээ явцдаг юм маш сайн нэг одоо boundary хэл хязгаараа тогтоож чаддаг энэ карттай маань аюул холбогдож байгаа бол харагдаж байна. Тэгээд үнэхээр одоо ингээд өөрөө ингээд чадахгүй болохгүй байхад ингээд за
гээд ингээд ерөөсөө за ингээл нэгэн тал ингээд ингэсэн юм чи ингээд дуусгачих ингэсгээл дуусгачих гэдэг юм уу тийм юм зан ерөөсөө байхгүй тий. Юу үнэхээр ингээд болохгүй байх юм бол энэ болохгүй байна би үнэхээр ингээд чадахгүй нэ гэж хэлээд ингээд явах ийм зоригтой ийм хүмүүс байна. За тэгээд энэ нөгөө түрүүнээс хойш л нөгөө айгу өөртөө ихтэй гэж яриад байгаа тий. Ийм айгу ийм хүч чадал ихтэй. Юмд ингээд айгу арга ивэр юм их ингээд хардаг аюу тийм хүч чадалтай юмд ингээд хөдөлмөрлөхөөс хязгаарч ингээд айдаггүй хөдөлмөрөөс айдаггүй ийм хүмүүс байна. За тэгээд мөн sex of swords гэсэн үгээр гарч ирсэн. Тэгэхээр урд чинь ингээд юу ч тохиолдож ирсэн, ямар ч хэцүү зүйл тохиолдож ирсэн. Тэрийг одоо ингээд алгасаад move on хийнэ гэж ярьдаг. Тэгээд явах чадвартай ийм хүн байна. Урдталт нь ингээд одоо ингээд хэцүү байлаа гэд ингээд шантардаг тийм хүмүүс бол биш байна. За тэгээд дээрэс нь ерөөсөө л ингээд өөрөө өөрийнхөө ингээд хүслээр амьдардаг хүмүүс байна. Энэ хүмүүс бол ерөөсөө одоо ингээд за аав ээж ингэ гэсэн юм чи ингэчээч гэдэг юм эсвэл ингээд за найз нөхөд те ажлынхан маань ингээд байгаа юм чи ингэчидөө гэд ерөөсөө тэгдэг хүмүүс биш байна. Та нар маань ерөөсөө л дотоод сэтгэлээ маш сайн сонсож чаддаг хүмүүс байна. Тийм учраас ингээд та нарт бол маш ингээд тодорхой байдаг гэх юм уу? Эргэн тойрныхан ч гэсэндээ ерөнхийдөө мэддэг. Таныг одоо ингээл ятгаад ч юм уу үгүй гэд тахт чи ингээ ятгаад тахт бол угаас димиг дэвл мэддэг ийм хүмүүс байна. Тийм учраас амьдралдаа маш сэтгэл хангалуун байдаг ийм хүн байна. Угаасаа ингээд хий гэсэн зүйлээ л хийдэг учраас маш юм сэтгэл хангалуун ийм амьдралтай Nine of Cups гэдэг ийм өдрөл яг ингээд өөрийнхөө ингээд сэтгэл ханамжтай байгааг л илэрхийлж байдаг. За тэгээд энэ группийнхны маань уншлагал ерөнхийдөө ингээд дууслаа. Тэгээ та нар маань бол маш юм юмд ингээд тууштай ханддаг, айгүй зорилгоход л явдаг, айгүй маш юм хөдөлмөрч хүмүүс байна гэж хэлмээр энэ. Тэгээ та нарыгаа би жоохон амартаагаарэ гэж бас ингээд хэлмээр байна. Тийм айгүй тийм хөдөлмөрч, ажил хэрэгчтэй, ясны хүн гэж байдаг шүү дээ. Тэгээ хаарцаа шоогоо идүүлээ. Хайж үзье. За санчир гарч ирсэн. Ямар их хилэнцэн орныхан гарч ирж байна. За мөн болохоор гарч ирсэн. За тэгэхээр энэ хүмүүс маань дахиад нөгөө санчир дээр санчир гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй юу хүмүүс байна. Маш ажил хэрэгч. Бүр маш юм зарчимч хатуу чанга те маш сайн хэрвээ эрэгтэй хүн бол одоо аав байж чадхаар тийм хүн байна. Эмэгтэй хүн бол ч гэсэн маш сайн ээж байхаар маш юм үүрэг хариуцлага өндөртэй ийм хүн байна таавал. За тэгээд өөр дахиад нэг Арслангорд яна. Арслангорд. Дахиад хилэнцэн ямар хилэнцэн орны нэр. Ном хилэнц ном Арслангийн орныхан маань энэ группийнхыг сонгосон байж болно. Тэгээд энэ маань бас зөвхөн нарны ордороо биш те гурвал буюу нэг сар тэгээд бас мандалт орд маань байж болно шүү. За тэгээд бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ хэрвээ таалагдсан бол та бүхэн маань намайг дэмжиж лайк, коммент үлдээх юм мартаваа. За тэгээд дараагийн бичлэгээр хэдүүлээ уулзцгаая. Баяртай.